COVID-19 вирусын тархалтай холбогдолтойгоор бол нүүрс тээврийг турах хугацаанд зогсоогоод байгаа. За энэ асуудлаар бол тээврэгчдэд банкны зээл болон одоо цаашлаад бусад санхүүгийн асуудлууд бол маш хүндрэлтэй байна гэдгийг бол тээврэгчдийн зүгээс бол хэлж байгаа. Тэгэхээр яг нэг хүн дээр жишээлээд аваад үзэхэд 2 дугаар сар, 3 дугаар сар бүтэн зогсох болчлоо. Ард нь хичнээн хэмжээний санхүүгийн асуудлууд зогсохгүй юм хэлж байна. Нэг хүн гэдэг дээр за нэг кейс байна гэж бодох юм бол жишээл Монгол тээвэр Монгол жолооч нар гэж ангилж яддаг хгүй хятад машин гэж. Тэр Монгол тээвэр Монгол жолооч гэдэг нь манайхны зөв хувьд хэрэгтэй хүн буюу одоо өөртөө шалгуунцтай болохын тулд банк аль нэг байгууллагаас лизингээр машин авсан биш одоо нэг 80-120 сая маяг ингээд тухайн он манаасаа болоод тэгэхээр энэ машиныхаа лизингийг 90 бүрээсээ төлөөд дахиад нэг жоохон үеийн гэр бүлдээ өгөөд за дунджаар нэг одоо за хилээр гардагаараа ярих юм бол сард нэг 3 заримдаа 2 гардаг гэж бодоод за одоо нэг яг хөө жишээ юм чинь 2 сая төгрөг авдаг гэж бодоход тэр хүн сая төгрөгөө хүндээ төлөөд тийм ээ өөрөө нэг 2-300-ын тэр замдаа хоолундаа идэж уугаад гэр орондоо 3-400 авлаа машиндаа юм аа хийгээд тэр хувь тэрэг юм чи бүх мө өөрөө юм. Ингээ яваад идэг энэ хүмүүсийн ерөөсөө хуваараа 120 сая бэлэн гарга машин авсан үс байхгүй. Энэ 1800-аас 2000 орчим хувь тэрэгтэй машинууд компани дээр явж байгаа энэ машинууд бүгд тэрийг ямар нэг хэмжээгээр энэ машиныхаа мөнгийг төлөхин төлөө явж байгаа юм шиг. Тэгэхээр өнөөдөр тээвэр шууд зогсснороо энэ орлого шууд тасалдана. Жишээлбэл тэр хүний дунджаар одоо нэг 80 сая төгрөг 120 сая төгрөг зээлсэн тээвэрчин байлаа гэж бодоход тэр хүн банкнд тий одоо 3% хүү төлдөг юм уу 200 ч 500 мянгаыг төлдөг байгаа шүү. Тэгэхэд энэ 500 мянга нь ингээд төлөлтгөө болчихно. За яг ба саях 500 хүн юм байна 3 сарын дараа би өгчих гэхгүй. Нөгөө банк чи энэ үний хар тансанд оруулна. Найдваргүй зээлдэг чи ангилд ороод эднийхэн гэр бүлээрээ дахиж зээл авах бүнийг энэ болцоо хаагдана. Тэгэхээр яг одоо энэ бол энэ 1800 жолооч дүүчилж байгаа. Уртад нэг алдаг оног явж байгаа хэдэн машин гэж тооцоод гэртээ сууж байгаа бүх жолооч нар одоо унтаад босох бүрд нь тог гээл хүү алдан гэн унж байгаа. Яг толгоор руу ингээл орж байгаа. Тийм учраас зарим тээвэрч яаж игээ тээврээ нийгийч гэдэг иймсэлтийг буцаагаад бид нар тавьж эхэлж байна шүү дээ. Одоо өчигдөрөөс эхлээд. Одоо яг та бүгдийн зүгээс гаргаж байгаа санал нь яг тодорхой товчхон тайлбарлахад яг юуг засгийн газар санал болгож байгаа. Ерөнхийдөө бол энэ таны хэлдгээр өглөө болгон утсанд нэрээд байгаа энэ мессежийг төр зогсоох, хүүг хойшлуулах гэдэг юм уу. Бүрмсэн бол тэлгээд үгээгүй юм байна шүү дээ. Тэр төр одоо хойшлуулах ийм гарц гаргалгаа яг ямар шийдлэр байгаа юм. Энийн гарц гаргалгааныг эрх зүйн талаас байгаа юм байна гэж одоо бид нэр бодлоо аль зөвлөх хуульч нартай зөвлөлдлөө. Тэгэхээр яаж байна вэ гэхээр зэрэг нөгөө давчгүй хүчин зүйл үе тэр хар шиг биш нөхцөлд манай тээврийн салбар өртсөн, нүүрс тээврийн салбар хилли хаагдсан. Тийм ээ хятадын гол худалдаа авагч мөнгөний нөгөө нийлүүлдэг. Энийг худалдаа аваад манай эдийн засгт мөнгө оруулдаг тал зогсоо. Энийг нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэрчилж байна тий. Энд манай гаргасан энэ эрх зүйн актууд шүү дээ. Одоо энэ журам тогтоолууд бүгд энэ нөхцөл байдлыг тодорхойлж байна. Тэгэхээр энэ үндслэлээр манай одоо энэ тээвэрчид энэ орлогоо алдчихад байгаа хүмүүс гэрээний үүргээ төр ухрах ийм л хүсэлт байна. Энэ ухрах боломжийг төр яагаад оролцоод өгч байгаа юм бэ гэвэл засгийн газрын одоо 60 хэдвэр ч юм уу тогтоо ингээ аюул олон гарсан тогтоол. Тийм хил бомбтын хаасан талаар нэг тогтоол байгаа тийм. Тэгтэл нөгөө талд чинь дотоодын тээвэр хийж байгаа нэртэй одоо яг энэ зам дээр явж байгаа бас 1000 гаруй жааларсна байна шүү дээ. Бараг ажилгүй болсон. Ёс төдий явж байна. Уурхайг зогсоохгүй төрлөл эргэлдэж харагдчихээн. Цааталтаа нүүрсэн дүүрсэн. Буулгах гашаагүй болж эхэлж байна. Тэгээ энэ жолооч нар өнөөдөр гарах гэхээр энэ акт нүгэлжлэхгүй байгаа байхгүй юу? Хил хаагаагүй шүү дээ. Та нар ингээд дотроо л явж байгаа. Тэгээ нөгөө банкнд тэгнэ шүү дээ. Та нар яваалгаа юм байна. Тэгэхээр энийг нэг мөр нийт тээвэрчдийг хамарсан энэ тэ дайрлах шүү, аюул шүү гэдгийг засгийн газар энэ тогтоолтод зааж өгөх юм уу? Одоо эрх зүйн ямар боломж гэдэг энийг нь хийж өгөөч. Өөрөөр хэлбэл хориг цээр авахын хажуугаар энэ нийгмийн хамгааллын асуудлыг зэрэг хийж аваач. Бити орхигдуулаач. Тэгэхгүй бол одоо дагаад хүмүүсийн амьдрал ялангуяа энэ 27 тэрбум олж өгдөг. Өдөрт 27 тэрбумын төсвийг бүрдүүлдэг энэ 14,000 тээвэрчдийн амьдрал маш хүндрэлээ гэдгийг гол нь хэлхий зорж байгаа. Хоёрдугаар асуудал бол түрүүн тавханд хэллээ. Тээврийн жишг тариф гэж нэг юм байдаг. Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайд баталсан. Энэ тарифыг Монгол улсын нүүрсийн тээвэрт мөрдүүлж өгч гэж гуйж байгаа. Бүтэн жил гуйж байгаа. Мөрдөхөр байх юм гэвэл одоогийн 50-50 он зам тээврийн сайдын баталсан тээврийн жишгээр явчих юм бол 110,000 110 янагад өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл анхны үнэн дээр очих юм. Энийг хийгвэл бол энэ тээврийн компаниуд өрнөөс хийж гарахгүй. Ер нь бол ингээл явцтай бүгд хятад хийдхэн компани гэдэг бас дампуурна.